гэдэг бол бараг зоосны хоёр тал аль ч улс оронд яригддаг тийм уулуурхайтай холбоотой байгаль орчны эрсдлүүд гардаг, нөхөн сэргэлтийн асуудлууд гардаг. Тийм учраас уулуурхайн салбар зайлшгүй байгаль орчны салбарт манлайлах ёстой. Тэр тусмаа Монгол улс нийгмийн дунд ч гэсэн тийм шүүмжил байдаг. Тийм учраас энэ тал дээр одоо Чингис хаан баялагын сан нэгдлийн хувьд бол гурван том бодлого барьж байгаа. За нэгдүгээр одоо байгаа Тэрдэн мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд амлсан амлалтаа биелүүлээ. Төрийн өмчт уулуурхайн компанид 291 сая мод тарих үүрэг амлалт авсан юм байл. Одоогийн байдлаар 30 орчим сая мод тарьсан байна. Энийг эх 4 жилийн хугацаанд аль болох одоо бид нар биелүүлэх ёстой. За хоёрт нь татврын 1% хүрээнд хөнгөлөлтөө аваад уулуурхайн салбар, байгаль орчны салбарт хөрөнгө оруулалт хий. Болж өгвөл бүгд захиргаа машин ашиглаа. Нөгөө талдаа орон нутгатайгаа иргэдэд байгаа байгаль орчинтой холбоотой төсөл хөтөлбөрөөр хамтарч ажиллаа. Энэ бол хуулиараа нээлттэй. За Эрдэнэ төлбөрийн хувьд гэхэд жилдээ 10 сая ширхэг үрсэлгээ боловсруулах томоохон үйлдвэрийг Монголд анх удаа ашиглалтанд оруулсан. Энэ бол хойд бүсэд ойжуултыг дэмжихэд хамгийн том их усүр болно. За Эрдэнэ савн толгой компани бас 3 газар дээр агропаркийн асуудал ярьж байгаа. Энэ ажлууд дээр бол бид нар толгой компанийн хувьд нэлээд шахаж шаардаж ажиллана. За 3 дахь нэг чухал юм бол бид нар байнга одоо байгаль орчны асуудлыг ингээд сайн дураар юм уу нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүжүүлээд байх боломж байгаа. Төсөвж гисэн, улсж гисэн. Тэгэхээр ерөөсөө бид нар ийм доктортой санхүүгийн механизм олох хэрэгтэй. Энэ нь өөрөө нүүрс хүчлийн зах зээл гэж хараад байгаа. Тухайлбал та байгаль орчны эсрэг ээлтэй арга хэмжээ ирсэн бол энийгээ олон улсад өндүүлээд хөрөнгө босгодог. Карбон зах зээл гэж яриад байгаа шүү дээ. Энэний эрх зүйн орчин сая хаврын чуулган батлагдсан. Энэ ажил дээр одоо бид нар ажиллах бүрэн боломж байгаа. Тэгээд энийгээ дамжуулаад бүх уурхайнууд маань захиргаан машин ашиглаад байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа эрхэлжүүл санхүүж босгож чадна. Тэгэхээр энэ чиглэлээр одоо бид нар Чингис хаан баялагын сан үйл ажиллагаагаа өргөтгсөн сайжруулнаа. За баярлалаа.